Манай хүн шиг яна хүлийн үсгийн өвсдөг болоод хөдий байна уу? Хүн яна хүлийн өвслөө, өвдөг өвслөө гэж хэлдэг. Тэгээ манай хүн нэг зөөдөө яна хүлийн үсгийн өвсч юм л гэж хэлдэг. Өрт босоход юм уу эсвэл удаан суугаад босох үесэд яна хүлийн үсгийгээр яна зүгээр хатгуулж байгаа юм шиг өвсдөг. Тэгээ иймэрхүү улсуудад яна ийм нэг тай улсын яна үсгийн өвсгөхөд хэрэгэлдэг ийм нэг гүцэг гав гэдэг. Энэ бол жинхэнэ тай улсын яна өөрийн уламжлалт жороор найруулсан яна өвсөн өмнө найрлагтыг ийм нэг тусгай өвтгий үе гişээ өвсөх юм уу эсвэл яна хүлний үсгийн өвсөх юм уу эсвэл хүзүний арын үе өвсөх юм уу эсвэл ямар нэг тохоо мохоо ч юм уу гар хорооны үе гişүүний хооронд өвсгөл юм бол яна өний бүр хэрэгжилж болно. Тэгвэл өнөөс яна яг ийм адил бараа биш та хурмаг бараа бас байна. Тэгвэл жинхэнэ бараа хурмаг бараагийн нэштэй өндөр яна ифэн тангад энэ шамбиот яг өн бараа нь бол жинхэнэ бараа. Тэгээ өнийг шидэ хүлний үсгийн өвсөх юм уу, өвдөг өвсөх юм уу, эсвэл яна хүл гарны үе өвсөх юм уу, хүзүний үе өвсөх юм уу бүр зарж болно. Энэ шамбиогийн сайн хараа. Яг ийм шамбиотыг нь авч зараарэ. Тэгээ өн шидэ нэг хайрцаг нь 39 төгрөг. 3 хайрцагаараа бол шидэ 79 төгрөг. 3 хайрцагаараа болоос их хямдхан. Тэгвэл ийм яна хүлний үсгийн өвсдөг улсууд яна нэг өдөр зөөлөн ултын шаахын өмсөл хамгсан яна. Хоёрд яна жирэндээ хөтөрхөө их хөдөлгөөн хийснээс болоод хүлний үсгийн өвснө. Жишээлбэл чи 8,000 алхам алхсан бол яна алхаад өсдөг байсан бол 7,000 алхам алхах хэрэгтэй. Хөтөртөл алхуулаас яна бас хүлний үсгийн өвснө. Тэгвэл бас зөөлөн ултын шаахын өмснө. Тэгэхээр бас нэг зүйлийн тамир бас хавсгаа хийж болно. Хүлний үсгийгөө яна газраас салахгүй хүлний хуруу хүлний үлмийгөө яна нэг жоохон өндөр газар дээр тавиад яна сунгааж ийж тамир хийж болно. Учир нь яна хүлний улны дор шидэ бүр игээд 5 хуруутай чинь игээд барилдаад үсгий дөрс нь хүртэл яна бүр ширүүс байдаг. Тэр ширүүсээс сунгаах ийм тамираас хавсгааж хийж болно. Тэгвэл бас яна хүлний үсгийн өвсдөг улсуудад бас нэг илүү тус болно. Хавсгаагаад яна өний хэрэглүүлээд нэг амархан хурдан сайн болно. Тэгүнээрээ өн яна байдаг үе гişүү өвсөж байгаа юм дээр бүр зарж болно. Тэгээ дор шаартраганд оруулаад тавьчихъя. Тэг хэрэглэх санаатын улсууд ярьсаар шаартраганд ороод аваарэ.